Сайн байцгаана уу. Тэгээд өнөр хөтөлөг дагалдах сургалтын хоёр дахь хичээлээр олдож байгаадаа баяртай. За тэгээд энэ сургалт маань яг Норт Каролинада төгсөний алдарч болгон болон сайн самаахан үйлчлэн би өөрөө бас гишүүн байгууллагын гишүүн байгаас манай чуулганы яг бидний зохион байгуулж байгаа сургалт армаа. Тэгээд зөөр өдөртөө энэ сургалтыг хийгээсээ тэгээд бас энэ сэдвийг бас өгсөн байгаа өнгөрсөн сургалтаас хойш. Тэгээд бидний сургалт ер нь одоо юм байдлаар 100-ны турш 2-7 хоног нэг удаа нэгтгэл болгоноёор амрна. Яг болдог 2 Вашингтон DC, Нью-Йоркын цагаар 2 цагаас болно. За өнөөдөр яг бүгдээ бүтгэлэг гэдэг хичээл юм талаар үздэцгээе. Тэгээд бүтгэлэг гэж юу юм бэ? Энэ яг ямар утгатай юм бэ гэдэг бүгдээ бас өнөөдөр мэдлэгээ хэлцгээе гэж та бүдэг уриалж байна. Бүтгэлэг. За гүтгэлэг үүсдэг эсвэл гүтгэлэг гэдэг нь юу юм бэ? Хин нэг намайг гүтгэх юм уу? Энэ хийсэн бол хийгээгүй зүйлсүүдийг нь гүтгэх тийм үү? Үүнээс болоод дургуутал юм ямар нэгэн зүйлс төрөг үүнээс болоод хорсол гомдол юм ямар нэгэн тэрхүү сэтгэл зүйн мэдрэмжэн дээр ямар нэгэн зүйлс болох боломжтой лээ. Яг гүтгэлэг хаанаас яаж үүсдэг вэ? Энэ нь яг юунаас үүсдэг вэ? Бүгдээ талаар үздэцгээе. Яг бүтгэлэг үүсдэг нөхцөл бол ерөөсөө ховж ивээс эхэлж байгаа. Тэгээ сургаалт төгс 2019 дээр хэлэхдээ мөн 10-18-ийн Б дээр хэлэхдээ сургалт харааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс ховж ивтэй бүү орооцол гэсэн байна. Тэгэхээр суурхал буюу хин нэгний талаар юм уу? Хүний талаар голддог юм. Бид ингээд нэг эд хөвшил гадар нутгийн талаар юм уу? Ямар нэгэн зүйлсийн талаар ярихад бол энэ бол яг тийм тэрнээс болж хин нэгэн гомдож мундах юм байхгүй тийм үү? Гэж харин суурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг чинь. Тэгэхээр нууц гэж зүйлс байна. Тэрийг ингээд тарааж байгаа байхгүй. Одоо хүн ингээд сагсан дунд ингээд зөндөө самар түүж явж байхад тэр самрыг ингээд хин нэг ингээд энэ миний энэ чухал зүйл шүү гэж одоо энэ нөгөө тэр самрыг хуваалцаад байныг ингээд өөр хүнд өгөхгүй гэж бодож байсан. Тэр самрыг гаргаж ирээд босод ингээд тарааж хаях зүйлс байхгүй. Тэгэхээр цуурхал гэдэг нь өөрөө тараах юм хүний нууцыг задруулдаг. Харин ховж ивтэй бүү орооцолж байгаа. Тэгэхээр цуурхал буюу хүний талаар яриаг тараах нь өөрөө ховж ив юм аа. Тэр ховж ив гэдэг бол хүнийг тарахаараа улам нөлөөлнө хүмүүс тэр ховж ивийг сонссныхаа дараа хүмүүс яадаг бол тэр нь хин нэгэн миний талаар юм уу миний ойр хайртай хүмүүсийн талаар миний хамгаалж явдаг хүний талаар эрхэмлэж явдаг тэргээр хүний талаар ярьсан яриа нь надад таалагдахгүй болдог. Энэ нь бол би бол ховж ивтэй холбоотой юм аа. Тэгээд сургаалтаас 10-18 дэрлэгтээ хов тараагч хүн мунхаг нэг юм аа. Тэгэхээр гүтгэлэг үүсдэг нөхцөл нь ховж ивтэй юмгээр шууд уялдаа холбоотой. Тэгэхээр ховж ивийг бол хүний талаарх зүйлсүүдийг бусад задруулахыг хэлж байгаа. Цуурхал тарааж явах хүнийг хэлж байгаа. Тэгээд бас нөгөө хичээлэг хэлж байгаа тэрхүү яг ховж ив гэж яг юу юм бэ? Илүү бас нарийн үдэг бол энэ бол яг Библийн гадна яг ийм юу гэдэг юм бэ? Монгол талцэг юм байна гэдэг тийм онлайн тал юм. Монгол үг бичгээр тэр монголоор тайлбарладаг. Тэр ховж ивийн талаар бүгдээрээ л үздэцгээе. Хов гэдэг нь болохоор бусдыг муушаан ив эвдрэлзүүлэх муу үг юм аа. Тэгэхээр хов зөөх гэдэг нь болохоор бусдын тухай илдэг муу үгийг хоёр ба түүнээс итгээд хийлэх гэх мэт зүйлс байна. Тэгэхээр ингээд хов гэдэг нь болохоор бусдын талаар муу үгсийг хэлнэ, эвдрэлзүүлэх үг хэлнэ. Өгөөд бусмаа илүү муу үгийг хэлэх зүйлс байна. Тэгэхээр хов зөөн нь болохоор тэр үгсийг дамжуулахыг хэлж байна. Тэгээ хов үг нь болохоор хүмүүсийн хооронд нь муутгах сул үг. Тэгээд ховж ивтэй хүмүүсийн хооронд муудуулах үг яриа, ховж хүмүүсийн хооронд муутгах хов үг гэдэг. Ерөнхийдөө юу гэвэл тэрхүү хин нэгний ярьж байгаа яриа, миний талаар ярьсан эсвэл би өөрөө ярьсан яриад хин нэгний хооронд нь эвдрэлцүүлэх үгсийг хэлж байгаа. Тэр үгс нь нөлөөлөд хүмүүс бүтгэлэг болж очдөг байхгүй юу? Яг бол ховч ингээд тэр ингэсэн мэл тэгээд яг нарийн харах юм бол яг таны хажууд байхгүй хүний талаар дам сонссон зүйлсээ яг үнний овтоо үгүйг нь мэдэхгүйгээр ямар нэгэн бусдыг босгон байгуулах зорилгоор биш. Тэгэхээр тэр үгийг дамжуулахыг хэлж байгаа маа. Энэ нь ховж болж дамжиж байгаа. Тэгэхээр үүгээр дамжуулж гүтгэлэг ирээд хүмүүст гомдол, хорсол ирэх боломжтой байдаг.
Тэгэхээр ховжив зөөхөн өөрөө юу гэвэл мунхаг нэгэн буй юм гэсэн байна. Тэр бүгдээр мунхаг биш харин мэрэгэн байцгаая хов буюу бусдыг муудалт болох үгсийг харахгүй байцгаая. Бүгдээр хамт залбирлын хэн нэгэн таны талаараас ховжив дөөсөн тохиолдол тэрхүү хүмүүсийг уушдаг, тэрхүү ховживыг та тэрнтэй холбоотой зүйлсийг цэвэрлэх зүйлсэн. Яг ингээд аа, бас яг хов гэдэг зүйлсийг хүмүүс заримдаа энэ хов заримдаа яг тийм боддоор сонссон. Тэгээд таны дотны найз ирээд тэр чамайг тэгж ярьж илээ шүү дээ. Ингэж илээ чи тэгсэн үний юм уу гэж яг баталгаатай хэлэх. Тэр нь үнэхээр яг баталгаатай сонссон гэж хэлэх. Зарим нэг нь болохоор тэр тэгсэн байх юм уу таамаглах. Нөгөө тэр хүн тэр талаар ярьсан ч бай яриаггүй бас тохиолдолд бас таамаглаа бас тэрнээсээ бол тэр намайг тэгж ярьдаг тэр юм сонирм юм гэдэг. Нэг хов тараас өөнийхөө талаар өөрөө эргүүлээ ярил тэр өөрөө бас ховж болчдөг. Харин ингэж байхгүйний талаар ярих биш харин бид нар өөр зүйлсийг эрэлхийлэх хэрэгтэй юм аа. Яг дээр цаашаа үзэх юм бол яг англи дээрээс gossip гэх юм бол яг бас яг англи хүнтэй хүмүүстэй хин нэгэнтэй ярих одоо муу хин нэгэн талаар одоо хувийн болон сенсацтай мэдээг бусдын талаарх фактыг дэлгэрэх гэсэн зүйлс байгаа байхгүй. Жирийн ингэ нэг чухал ярьдаг одоо нэг хүмүүс гадаагаар бас одоо тамхитахтаа юм одоо юу гэдэг лээ янз бүрийн мэдээ жирийн ингээд жоохон ярихтаа юм гэсэн бэл тэр гэсэн бэл тэр юм чил шүү дээ юм гэл ингээд жирийн ярихгүй ярина гэдэг. Тэр яриа хизээ болдгоо бол амар дотн юм уу ойроо очны хүмүүстэй хүмүүс ярьдаг. Танихгүй очил өөр юм талаар ярихгүй шүү дээ. Тэгээд ховж бол юм муу юм аа. Ховжийн үр дүн бүгд үзцгээ. Ховжийн үр дүн нь юу гэвэл сургаалт төгс номноос бид өнөөдөр их хийж татсан байгаа. Тэгээ 16-гийн 28 дэрэлхтэй. Дамаасаа гажигч хүн эвдэрцлийг тараадаг. Ховжийг тараагч хүн дотны ян нөхдөг салгадаг гэсэн байна. Яг өндөр ховж дээр анхаарах юм бол яг маш дотн байгаа хүмүүсийг тараах зүйл юу бол ховж тараадаг хүн байдаг. Яг өдөр энэ дараа жишээ харъя. Та өднийг тань киног таньж байна. Нүүр монголчуудын хийсэн бас нөхөр Чингис хааны 30 ангитай киногийн яг жамуух ба түүний дүүгийн хэсгээс би ингээд тасцаж аваад хийсэн байгаа. Тэгээд ариун сүнс намайг яг нөхөө Чингис хаан киног үзгээд би ер нь бол энэ киног ер нь их олоод үзсэн. 30 ангийг нь бол Монгол түүхтэн энэ 10-аас дээш үзсэн баг. Бараг бүх ангийн баг ер нь мэднэ. Тэгтээч яг ариун сүнс удирдаад ариун сүнстэй хамт үзэхэд яг энд эхэлж байгаа хгүй. Ингээд одоо товчхондоо ярих юм бол ерөөдөө ингээд Тэмүүжин эхнэрээ алдчихад яж ахт нь яг ингээд Жадран овгийнхан туслахаар ирээд бас Ман хааныхан туслахаар ирээд 3 овг нийлээд яг мэрэгдийг эсрэг дайтахаар яваад дайтай ялаад яг бүртүүжин буцаж авч ирээд байж байгаа. Тэгээ хэсэг хугацаанд яасан бол Жадран овгтой Хяад амгийнхан нийлээд хамтдаа нэг жил амьдарч байгаа хгүй. Яг энэ үед бүгдээрээ маш сайхан амар тайван байжсэн чинь яг жамуухын дүү жамуух төр ирээд хэлж байгаа. Энэ Тэмүүжин одоо нэг жил бидэртэй байлаа. Яагаад байгаа утгыг та мэдгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол ховж ба Тэмүүжигийн талаар худал буруу үгсийг яг төрсөн дүүнд амжилж байгаа. Тэгээ бид нар ингээд маш ойр дотны хүмүүс найз гэж бодож ирсэн хүмүүс тэр хүмүүсээс заримдаа энэ ховж ярьж гэнэ үгүй юу гэдэг талбар дээр фильтргүй сонсох гэдэг. Энэ ярьж байгаа юм үнэн л ах гэнэ. Тэгээ яасан бэ гэсэн чинь дүүн яг ховж тараагаад энэ яг уусаа манай Жадраа мөгтөрхөө Хяад амгийнхны маш олон хүмүүс байгаа. Тийм болохоор бол эдрийг ингэж өөртөө татах зорилготойгоор хэлж байгаа гэсэн чинь жамуух гинт дургуцаад тэгээ Тэмүүжин дүг хэлээд тэгээ тэр үг нь явсараа Тэмүүжин чимээгүй яваад тэгээд энэ гурван том дайны үгдэл болдог. Тэгээ үүнээс дамжуулаад яг тэгвэл хэн ховд дамжуулсан бэ гэвэл яг жамуухын дүү гэдэг яг ахтаа. Тэгэхээр бид нар ойр дотны хүмүүс буюу тэдгээр хүмүүсээс ирж байгаа зүйлс төр ховын үг ирлээ гэж тэр нь ингээд намдаа тань дээр ингээд устдаа та ингээд ялгаж салгаад энэ буруу зүйл хэлж чинь энэ зөв хэлж чинь энийг би цаашаа явахын зөвшөөрөхгүй зарим дээр ховжгийн холбоотой зүйл аваад тэрийг та зөвшөөрөхгүй боломжтой байхгүй. Уучлаарай таны ярьж байгаа зүйлс чинь энэ жоо ховжгийн чанартай байна. Байхгүй талаар ярих нь ховж юм аа. Хоёул яг одоо хамтдаа байхад босгон байгуулахгүй. Тэгээд цааш бид нар ярина. Бидний юу бол бусдын талаар босгон байгуулах үүсэл бидний амнаас гарах гэж байгаа байхгүй. Бусдаар чимээг байх нь бидний өөрөө тэгээд хажуудаа байгаа хүний талаар босгон байгуулах байгаад бол энэ талаар ярих болоо. Их нь бидний бас хийх хэрэгжүүлэлт байгаа. Тэгэхээр яг хов тараас нь жамуухын дүү шиг хажууд нь байгаа хүмүүс яг гэвэл ховж тараад хүн дотны яам нөхдөг салгадаг. Энэ бол ерөөс яг
Жамуухай Тэмүүжин яваад 3 удаа ханд барилдсан найзуудыг бол ерөн салхтайгаа ховж болсон байхгүй юу. Тэгэхээр тэр нэг жижиг яриа 91 хэдхэн минут л ярьсан. Хэдхэн минутын ярьсан яриа нь тэр анд нөхдөйг салгахад нөлөөсөн. Яг бол ховжийн чанартай хин нэгний талаар фокус хийрэнгүүт хүний зүрхэнд ингээд үр тогтно. Буруу үр тогтох юм бол тэрнээс болоод хорсон, гомд нь уур хүрэн, дургу хүрэн, үүнээс болоод энэхүү зүйлс нь тэр хүнд муу нөлөө үзүүлэх боломжтой юм аа. Тийм болохоор ховж харааж болохгүй юм аа. Энэ ам нөхдөйг салгадаг. Тэгээ ялангуяа их усвэр нь тодорхой биш. Ялангуяа Христэд итгэгч бид нар хүмүүс тэр ингэж хийлээ, энэ ингэж хийлээ гэж ялангуяа сүм чуулганы удирдагч юм, ахлагч хүмүүсийн амаар ярьж байгаа үгсээр бид нар зарим талбар дээр фильтргүй сонсож болохгүй, үргэлж фильтрээ сонсно. Жамуухын дүүнд ер нь бол ховж ив тарааж байгаа шүү дээ. Тэр хин нэг ингэ ярьж байхад энэ ховжийн чанартай зүйлээ тэрийг зогсон, та ховж ярьж болохгүй, би энэ ховж сонсохгүй, юм байв бити яриасаа гэж өөрөө хамгаалах зүйлс юм. Амаа тэгээд хов зөөгчийн үгсэн тансаг идэ будаа мэд байхгүй ходоод нэм бухарч хүрнэ гэсэн юм. Айхтар орчуулах юм. Тэгэхээр нэг хов зөөсөн хүний үгс нь хурж байгаа байхгүй. Тэгээ ингээд сонсож байгаа юм тэр ингэсэн мэл гэж. Хүмүүс ч амар сонсдог шүү дээ. Бөөх гэл. Паа тийм муухайхтай би тэр гэсэн тийм гэж бодоогүй шүү дээ. Ийм байгааг шүү. Тэгэхээр ингээд тансаг идэ мэд бөгөөд ходоод нэм бухарч хүрнэ гэж тэрхүү тансаг идэ хүн аваад идэ дамдаа идэ ходоод нэм бухар хамгийн дээр доод хэсэг төрөл хүрнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ийм айхтар байх юм байна. Тэр хов зөөгчийн үгс нь тэр үгс дамжаад явж шин. Тэгэхээр тэр үгс тань руу ирэхийг бүү зөвшөөрөөрэй. Тэр үгсийг дамжихыг зөвшөөрөхгүй байцгаая. Энийн талаар үгс байвал тэрийг бүр таслан зогсооцгоё. Тэгээд үр дүн бол айхтар байна. Хүмүүсийг салгаж чинь. Тэгээд түмүүд бид нар тэгвэл за энэ дэр яг юу хэрэгжүүлэх вэ? За ховж өгдөг зүйлийг мэдчихлээ. Гүтгэлэг зүйлсүүд эдгээр амьдралд гарт нөлөөлөх гэхэд бид нар салгах зүйлс байна. Тэгэхээр яг тэрийг яг зогсоох зүйлс байвал бид нар яах юм бэ? Бид дээр анхаарцгаая. Хэрэгжүүлэх болохоор өгвөл хүчрдэггүй, шүүхгүй юм уу? Сайн ус чанартэй гэсэн байна. Энэ болохоор хоёр ишлээс бүгдээр авсан байгаа. Тэгээд эхнийх нь болохоор ах トゥ нараа бие бүү хүчрд ах トゥ гээ бүдэрдэг эсвэл өөрөө ах トゥ шүүдэг хүн бол хуулийг гүйцэтгэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш харин шүүгч аж гэсэн байна. Тэгэхээр бүдэрд буюу хин нэг одоо ингэж одоо төлөөл тэр үнд чи ингэсэн одоо ингээл нэгсгөө одоо тэрнлөө гүтгэх юм уу дайрын давшлагыг хэлж байгаа. Энэ хэлбэрийн нэг хэсэг байхгүй. Тэгэхээр бие бити нэг үчирд эвлэрэл байж болно. Хин нэг гомдсон гомдол байж болно. Эвлэрлийг амар тайван дотор хайр дотор хийгдэнэ. Тэгээ хүнийгээ уучлалчаа зүрх сэтгэл нь бүрэн уучлаар дүүрэн болчоод тэрхүү эвлэрэл нь болохоор дээр тань гомдсон байлаа, чамд гомдсон байлаа. Тэгтээ тэрийг уучлсан. Таныг уучлсан шүү. Миний талаар бас нэлээд олон жилийн өмнө хүн итгэжсэн хүн маань яг миний яг ярьсан зүйлийг тараагаа тэрнээс болоод өөрөө асуудал орсон байхгүй. Тэрийг уучлаарай таны яг уучлаар шиг таныг би уучлсан л хэлсэн юм байна. Тэгээ ингээ харангуй хүн чинь ингээд өөрийгөө муучилж ахын таныг уучлсан хүн үгсэн тэр хүн нөлөөлөө тэрхүү үгээр дамжуул энийг хийсний дараа миний итгэрл миний дотор би энэ маань итгэрл болсон байгаа. Тэгээд яг тэгвэл ах トゥ гээ хүчирддэг эсвэл өөрийн ах トゥ шүүдэг хүн бол хуулийг хүчирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрвээ та хуулийг шүүл хуулийг биелүүлэгч шарын шүүгч аж гэж байна. Ах トゥ руугаа дайран давшил хүчирддэг. Эсвэл ах トゥ гээ шүүнэ болохоор энэ зөв энэ буруу гэд зөв гэдгийг тэр бол өөрөө шүүгч болох төвшөнд очих юм. Тэгсэн мө Библиэр юу гэж хэлээд юугч бөө шүүгч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хэрвээ та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч харин шүүгч болж байна. Тэгэхээр хүчирдэхгүй шүүхгүй байцгаая бүгдээрээ. Харин 1-р Петр 3:16 дээр хэлэхдээ мөн сайн мэс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар бие авч явахыг муушлагчд та нарыг гүтгсэн зүйлд ичих болно гэж байна. Сайн мэс чанартай байцгаая бүгдээрээ. Өөрөөсөө би анхаарцгаая хэлж байгаа үгс болон гаргаж байгаа үйлдэл болгоноор бүгдээр анхааралтай хандцгаая. Тэгээд ингэх юм бол Христ дотор та нарыг бие сайн авч явахыг муушлагч та нарыг гүтгсэн зүйлд ичих болно гэж. Тэгэхээр Христэд итгэдэг хүнийг штэ
Муушлагч буюу муугаар ярихыг хүсдэг хүмүүс ичнэ гэж байна. Тэгэхээр энэ ишлэл бол тийм жинтэй ишлэн. Тэгэхээр юу гэвэл бид нар биеэ сайнаар авч явахыг хүмүүс харах нь. Биеэ сайнаар авч явахаар хин нэг бүжигдэхгүй, хин нэг шүүхгүй, ингэж өөрийгөө уур хилэн гаргахгүй, ховж бие тарахгүй байд. Биеэ сайн авч явах нь үргэлж явдаг байхгүй юу? Үргэлж бидрийг явж байхад та нарыг муушлагч бидний муулдаг хүмүүс бүтгэсэн зүйлтэй ичхэр яг л энэ хүн чинь тийм биш ээ. Энэ худлаа юм аа гэдэг угаасаа гараад ирнэ. Угаасаа тэр нь ерөөсөө ившлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж нэгч байхгүй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр сайн мэс чанарыг бүгдээрээ тээцгээе. Гүжирдэхгүй байцгаая, шүүхгүй байцгаая. Дараагийн хэрэгжүүлэлт болохоор бид нэр 1-р Петр 2:1-ээс 2-ыг уншицгаая. Бүгдээрээ ишлэгийг уншаад тиймээс та нар бүхэл ус хонзон, зайлшмах, хоёр нүур гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхний хайж, үгийн цэвэр сүг, нялх хүүхдүүд адил өсөн тэмүүл ингэснээр та нар үгээр аврал хүртлээр өсөх юм аа гэсэн байна. Бид нар эзний үгийг өсөн тэмүүлэх нэгдүгээр зүйл юм. Харин энэ дунд яг бол эзний одоо үгийг өсөн тэмүүлэхдээ яаж байгуул бүр яг л ингээд нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүлж авахгүй яг үгийн цэвэр сүг хүүхдүүд л хүсэн тэмүүлээ гэж юм. Тэгэхээр яавал бүхэл ус хонзон хин нэгний эсрэг хонзогнож байгаа хонзогнолыг бид нар авч хайх нь зайлмих буюу залж байгаа зүйлсийг цэвэрлэх нь хоёр нүур гох явдал бол хин нэгний талаар муучлчаад хин нэгэнтэй цуг байсан нэг ховж яриаггүй мэт амир ямар нэгэн байдлаар ингэж юм одоо залтай удлаа царайлах тий хүний улаан цай баг муулж улаан цай эсэргүүч яг нүүрэн дээр нь дулангуудаа нэг юм болоогүй юм шиг. Тэгээ Библийн үг хин нэг ингэж яг хүнийг одоо ингэж одоо яг энэ зүйлсээ гимшээс хийж явах тэрэн дээр нь эсэргүүцэх бүх талбар дээр бүгдээрээ гимшцгээе зүйлсийг цэвэрлэцгээе. Харин юу гэвэл энэ гүтгэлэг болон бүх зүйлсүүдийг бүгдээр хайж гэж байгаа. Тэгэхээр атаа жөтөө болон гүтгэлэг нь болохоор самттай байж тэгэхээр гүтгэл нь болохоор хин нэгний талаар энэ ингэсэн гээд хин нэгний гүтгэг тэрлүү дайг давшлах зүйлсэн. Тэгэхээр гүтгэлгийг яа гэж тэр бүх зүйлийг хайж гэж байгаа. Гүтгэлэг нь болохоор гаднаас ирж байгаа болон би өөрөө бусдыг гүтгэх зүйлсэн. Хин нэг нь намайг бас яг шууд нүүр рүү ирэхгүй мэхэд өөр хин нэгэнд гүтгэж байгаа. Одоо ингээд тэр ингэсэн энэ ингэсэн одоо энэ яг энэ ингээд аливаа зүйлийг таамаглаад өөр хараа тайлбарлаад бүр ингээд бүр түүх зохиогоо эндээс мөнгө авсан тэрнээс ингэсэн болохоор тэгжсэн ингээд над руу одоо ингээд бүтгэлгийн юм уу тиймэрхүү хин нэгнээр дамжуулж байгаа үг одоо ингээд дамжуулах гар хүмүүс санаандгүй хүмүүс ирлээ гэж бодоход үүний төлөө залбираад энэ яг үнэн үг гэдэг бүгдээ зогсох хэрэгтэй. Яг бол тэр үгсийг сонсох нь надад сайн биш. Тэр үгс ирлээ гэж ямар ч тийм одоо сайн зүйл босгон байгуулахгүй байхгүй. Тэр бүгдээрээ дүүн дээр илүү анхаарал хандцгаая. Үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүлээ. Ингэснээр та нар авралт хүртлээр өсөх юм гэсэн. Эзний үгийг хүсэн тэмүүлээ. Хин нэгэнтэй бүтгэж ярих марк гэдэг энэ хэрэггүй зүйлсүүдийг хаяад харин яг л эзний үгийг хүсэн тэмүүлээ батны үгний араас бүгдээрээ хүсэн тэмүүлээд яг тэгээ таны зүрх сэтгэл юм ямар нэгэн зүйлс төр тийм хүсэн тэмүүлэл байхгүй бол эзнээс буугаар эзэн таны үгийг үнэхээр хүсэн тэмүүлж араас нь дааж явмаар харин хэрэггүй зүйлс байна намайг садаруулж байгаа зүйлсээс би яг одоо олдмоор энэ дээр мэрэгүү ухаан гарахад тусалж өгөөч гэдэг гих мэтээр залбирх зүйлс амаа. Үүний дараа бас ингэсний харин ингэх юм бол тэр муу зүйлсүүдийг хаяад үгийг хүсэн тэмүүлэх юм бол манай авралт хүртэл өсөх юм аа гэж байгаа. Тэгэхээр бид нар өсөх хэрэгцээ байна гэдээ байгаа. Хүн нэг бүрт дараагийн төвшин байна. Гайгүй болчлоо гэж бодоход хэсэг хугацаанд харахад би бас мэрэгүү ухаанаар дутуу байж дээ. Би бас үнээр суралцах зүйлс олон байж дээ гэдэг. Өдөр бүр бидэнд өсөх шаардлага байдаг. Зан чанарын хувьд, төлөвшөлтийн хувьд үнэхээр хэрэгцээтэй зүйлс бол төлөвшөлт бөгөөд өсөх юм аа. Авралт хүртэл юм хараа эзэн бүхэндээ уулзтлаа тэр авралыг биелүүлэлтлээ өсөх юм аа гэдэг зүйлс байгаа шүү. Өдөр эзний үгийг хүсэн тэмүүлцгээе. Гүтгэлгээс одоо өөр тийш эзний үг болохоор өөр тийш эзний үгийг хүсэн тэмүүлэл өс гэж байгаамаа. Хэрэггүй зүйлсээ бүгдийг хай гэсэн байна. Дараагийн зүйлс нь болохоор уучлал махан биеийн зүйлс мөн та нараас зайлгаа гэсэн байна. Тэгэхээр энэ дээр ямар зүйлс гэвэл альва хорсол, уур хилэн, шууган, гүтгэл бүх бузар мууг юм та нараас зайлг гэсэн байна. Эдгээр зүйлсэд нөлөөлдөг зүйл ховж гүтгсэн гүтгэлэг болон бусдын талаар гарсан яриа ахгүй юу? Хий хоосон яриа
хорслыг төрүүлнэ, уурыг төрүүлнэ, хилэн төрүүлнэ, шууган, бүтгэл бүх бузар муугийн хамт нарт зайлгаж байна. Ер нь ховж байхгүй бол эдгээр цус юм байхгүй болчихно. Тэгээд бас бид нар шүүхэ болчих юм бол эдгээр цус бүр байхгүй болчихно. Яг тэгвэл бид нар энэ зөв энэ буруу энэ энийг ярьсан энэ энийг ярьсан гэдэг бид нар шүүдэг боловч яг таны шүүлт яг зөв үү гэдэг анхаарцгаая. Хэдийгээр та шүүсэн байлыг энэ зөв энэ бурууг санал мэрэгүү хоног ашиглаад хаана хизээ хинтээ ямар үгээр ярих дээр бүгдээр мэрэгүү хоног хандах болно. Энэ гэрчлэл ярих таа хин нэгэндээ зүйлс ярихад энэ хүн энийг нууц хадгалж чаддгүй хүн байж болно та. Тэгээ хэрвээ тийм байх юм бол бүгдээрээ энэ дээр анхаарал хандуулж за энэ чаддгүй юм байна гэж бодоод тэгээд эгээр үнтэй яг маш нандин нууцаа бүгдээрээ ярих дээр мэрэгүү хоног хандах хэрэгцээтэй. Яг бол миний гаргасан зүйлсүүд энэ хүнээр дамжуулах магадaltaй байх юм бол сүүл нь чи дамжуулаагүй гэж гомдож ирснээс зүгээр өөр мэрэгүү хоног хандах хэрэгцээтэй байна. Үүний дараа бүр илүү дотоод тойрог гэж байдаг. Энэ бол хэд хэдэн тойрогуд байгаа шүү дээ. Бүр дотоод тойрог буюу яг хүний дотор болж байгаа зүйлс байгаа. Хүний маш одоо inner circle гэж юм та. Яг хүний дотор болж байгаа тэр итгэрлэлтэй холбоотой тэр зүйлсүүд бүгдээрээ тэгвэл хүний яг дотор байгаа ганцхан таар бидэн бусад хүн мэдхгүй зүйлс байна. Харин өнөөс арай том болгон гэрүүл яг ингээд таартай дотны яг эхнэр нөхөр өөр хүүхдүүдгээ дараа чинь тойрог дараа нь атуу хамаасан садан дараа нь ингээд сүмч болгоны бас бол найз нөгөө дараа тэрний дараа бүр илүү том мөрөө зөв таньдаг танил мэлтэр явна. Тойрог нь дотсон маа хин нэгний гаргаж байгаа бид нар хүлээлттэй байдаг хин ингэж байх тэгч байх гэх. Бид нар хүлээлт нь биелэх болохоор гомддог. Хорсон уур хилэн төрөх юм уу гэдэг. Тэр хүлээлт байгаа зүйлсээ тэрийг бүгд багасгацгаа. Ер нь байхгүй болцгоо. Тэгэхээр өөрөөс гаргаж байгаа зүйлс шатгаалж байгаа зүйлсээ бол аль болох олон хүнд дэвтэй байцгаа юм дээр. Тэгэхээр юу гэж бол юу дараачийн хэсэг дээр эзний юу гэж нэгвэл бурхан та нарыг Христ дотор уучлснаар би биений уучлан нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр хандаа гэсэн байна. Тэгэхээр бурхан бидний Христ дотор уучлсан байхгүй. Есүс Христийн цусаар дамжуулаад түүнд итгэсэн итгэлээр дамжуулаад тэрээр өглөөс дахин 3 дахь хоногоор дахин амлаад түүнд итгэсэн итгэлээр дамжуулаад бид бурхан та мөнх амьдрах юм аа. Нөгөө ивэл ерөөсөө эзэн бидэнд өгсөн юм аа. Үүний яль би тийм болохоор бид үнэхээр эзэн бурхан биднийг уучлсан. Аль хэдийн би уучлах заагаад би уучлалыг хүлээн авах зохисгүй нэгэн би яг одоо хүний бүрийн тухай ярьж байна. Энд оролцож байгаа бол энэ сүүлийн сонсох хүн нэг бүр бидний гэм нүглээр аль хэдийн уучлагдсан. Бидэргүй энэ уучлалыг өөрсдийн махан биеэрээ ямар нэгэн зүйлсээр хийгээд бүтээсэн зүйлс нэгч байхгүй. Харин түүнд итгэсэн эзэн бурханы илгээс эзэн Есүс Христ итгэсэн итгэлээр данд бид уучлагдсан. Тэр тэгж уучлагдсан тул бид бие биенээ уучлах эзний өгсөн өдөрт юм чамаа. Тэгээд уучлан эхлээд уучлах нь нэгдүгээр алхам биш. Хүний бүрийг энэ гомдоосон, тэрхүү гүтгсэн, тэрхүү ховж тараасан, эсвэл ховж тарааснаар гүтгсэн эсвэл ямар ч байдал та санаатаа санаандгүйгээр ховж тараасан бол сүүлд асуудалд орсон. Тэгэхээр бүх хүмүүсийг уучлаад дараа нь яах вэ? Тэр нэг гомдоосон, хорсгсон хүмүүстэйг нэг нэгэндээ инэрэн уян зөөлөн сэтгэлээр хандж байгаа. Тэр уучлагдсан хүн л өөр хүндээ уян зөөлөн сэтгэлээр хандж чадна. Уучлаагүй юм бол гүтгсэн гэдэг. Одоо хэцүү юм. Хэрвээ хин нэгэнтэй та уян зөөлөн сэтгэлээр хандах төвшин байгааг бол таны уучлал дутуу байна. Тэр уучлалаа бүрэн гүйцээж эвлэрлийг сүлд нэгэрээ. Эвлэрлийг өөрөө биелсэн болох. Тэр хүний талаар бодохдоо ямар ч эсрэг зүйл болохгүй төвшөнд очсон байхад эвлэрлийг хийж болно. Хэрвээ бас тэрхүү хүн яг энэ дэлхий дээр байхгүй эзэн лөө отсон эсвэл эзэн итгээгүй айлд өнгөрсөн байвал гэсэн ч гэсэн залбирал дундаас бас хэд хэдэн арга техникүүд байдаг. Тэгээд тэр үнийг би уучлалт явуулж, зөрслөө цэвэрлж гэх мэт зүйлсээр бид нар цэвэрлэх боломжтой юм аа. Тэгэхээр бид нараас өнөөдөр одоо ингээд дуусах чинь дуусны дараа бид нараас яг гэрчлэлийн цаг гаргана. Гэрчлэлээр дамжуулаад бас хэрвээ хий нэг хуваалцсан бас гэрчлэлийг сонсож байхад бид нараас ингээд итгэрдэг байгаа шүү. Сүүлийн хэсэгтээ очицгаая. За энэ бол юу гэвэл одоо Монголын их гүрэн байна. 1250 оны эхлээс 14-р зууны үед монголчууд бид хамтдаа байхтай хүчтэй. Тэгэхээр тал гаруй маш олон орнуудыг ингээд бид эзэлж ийсэн. Тэгээд залбирал дунд байж хад өнөрийг бэлтж яхад бас яг нэмэлт зүйлсээр яг энэхүү зургийг оруулаач гэж ариун сүнс өдөртөмж ирүүлсэн байгаа. Тэгээд
бид хамтдаа маш хүчирхэг монголчууд хамтдаа нэгэн дор байхад бидэнд хамтдаа хүч чадалтай байдгаа. Тэгэхээр эвтэй байцгаа нэг нэгдэг энэ босгон байгуулцгаая. Бид хамтдаа өнөөдөр дэлхийн талыг эзлэх тэр хүү нэгдмэл байдал болсон шүү яа. Э, Чингисийн одоо монголчуудын яг цэргүүдийн цэрэг жилтээр яадаг бол хамтдаа нэгдмэл бас тушаалыг дагдаг. Бас цэргийн маш тайм өндөр зохион байгуулалттай ерөөсө бараг 10 дахин хүчтэй арим 10 дахин бага аримтай маш олон хоногор ингээд тийм дайдах олон тактикуудыг ашиглаж байгаа. Э, Дэлхийн талыг эзэлсэн бас олон дайсуудыг ялсан байдаг юм аа. Тэгээд энэ нь болохоор яг ингээд нэг аллах дайныг урамшуулж байгаа биш зүгээр бид хамтдаа нэгдмэл байвал бид гэр хүчтэй юм аа гэсэн утгаар энэхүү зургийг оруулсан байнамаа. Тэгээд та бүдгийг бас уриалж ин хамтдаа бүгдээ нэгдмэл байцгаая. Босгон байгуулцгаая нэг нэг. Тэгээд эцэст нь бүгдээ хэлэхэд Эфес 4:29 дээр хэлэхэд та нарын амнаас ямар ч ялгарсан бүү гараг харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тусдаа үгийг хэлээ. Тэгвэл энэ сонсож буй хүн нэгүслэх хүн гэсэн байна. Тэгвэл яг хэрэгтэй үед нь босгон байгуулыг бусдыг босгон байгуулах үгсээрээ бид нэр тийм үгсийг гаргах харин бүү ялзарлын үгс гаргагдсан байгаа байхгүй юу. Тэгээ та нарын амнаас ямар ч ялдарсан үг мөр ялдарсан нь болохоор муу энэ нэг доош нээсэн үгс. Харин хэрэгтэй үед хин нэг нь босгон байгуулах хэрэгцээтэй байна. Хайрын дотор хална гаднаа гэлээд хүмүүс ингэ урамшуулах дээр цаасан малгай өмсгөөд энэ одоо ингэчээр бие тоочно моч нэгээр баг бүр ингэ зохиол бичмээр эсрэг зүйл бичсэн байдаг. Харин өнгөрсөн сарын дотор хин нэгний босгон байгуулсан зүйлс юу вэ? Хин нэгний жижигхэн зүйлс нь ямар жижигхэн хэлсэн зүйлс нь хин нэгний босгон байгуулдаг байгаа. Үнэхээр босод хэрэгтэй үед нь босдыг босгон байгуулах нь зөвхөн тусдаа ам хэлж байгаа байхгүй. Тэгэх юм бол энэ босод сонсож буй хүн нэгүслийг өгнө гэсэн байна. Тэгэхээр тэр босгон байгуулахад бидний амнаас тань босгон байгуулдаг үгсээр гаргацгаа. Босчгийг шимэг бацгаа. Миний ярьж байгаа яриа энэ нэг босгон байгуулж байна. Тэний талаар яг одоо миний ярьж байгаа зүйлсийг хин нэгэнд хамгийн сайнаар нөлөөлж чадхаар байна уу? Тэгэхээр хүмүүсээс яг шууд утгаараа муучлаагүй, шууд утгаараа гүтгээгүй ч гэсэн шууд бусаас гүтгэлэг хүмүүс төр ирэх боломж нь юу вэ гэвэл хин нэгний бас дэмждэг баг хин нэгний дэмждэг төрийн нам юм уу ямар нэгэн зүйлсийн талаар эсрэг ярих нь тэр хүндээс нөлөөлөх боломжтой бол амнаасаа гарч байгаа үг болгоноор бүгд босгон байгуулцгаая. Тэр хүүг дээр анхааралтай байцгаая. Энэ хүн ямар ч нам ямар нэгэн зүйлс төр дэмждэг байж болно. Ялангуяа шашны талбар дээр боддаад итгэдэг өөр шашин шүтлэг итгэдэг хүмүүс төр байхад тэр зүйлийг муучлах нь биш харин үннийг ярих нь гэдгийг өөр гэдэг юм шүү. Болохоор бүгдээ өөрсдөө амнаас дандаа босгон байгуулсан сайн үгсийг гаргацгаая. Хэрвээ тийм үгс байхгүй л чимээгөөж болно. Чимээгөө бол ямар ч зүйлс танд нөлөөлөхгүй юм аа. Тэгээ за бүгдээ тийм байна. За өнөөдрийн цагийг ингээд дуусгая.